Йой, хараа бирлээ. За амарчсан уу? Харин тийм ээ, ашгүй нэг. За баяр үргээ. Нэг үнсээ. Ой, за яах юм бэ арай. Халуус ирэв. Тэ харин усанд ороогүй амар удаж байгаа. За дулгаар ирчихэ. Зөө. За тэгээ өөр юу байна аа? Би тэгээд аймаг үстэй найз. Биш хоёлын энэ зүүн нэрийг яа гэдэлээ. Хөдөө явна хичээлээр юу вэ? Бүү яараа. Зүгээр буцаар яриад байгаа юм гэсэн чинь өөртөө яриад байгаа юм уу чи? Ой, цочих чи бэс юм уу? Үгүй хайраа энэ чинь айгүй үр дүнтэй арга гинэ. Толтойгоо ярьсан үний хүсэл нь биелээд тэгээ өвчин нь хурдан идгэрдэг гэж манай коуч хэлсэн баггүй. Чи ч гэсэн хаяа толтойгоо ярьж байгаа ч чиний нөгөө толгой тархич өвдөд идэг үстэй. Юм коуч. Гэхдээ би арай саяхнаас хүслийн коучтой болоод тэгээ сургалт авч байгаа байхгүй юу? Үгүй ээ, амьдралаас юм өсгөж чинь заавал тэгж хүнээр заалгаж сургалтанд суух хэрэг юу байгаа? Зүгээр л хайртай ярилтээ. Ер нь нь штэ хүнээс сурсан мэдсэн эрдмийг л хулгайлж болтгүй гэдэг байгаа штэ. За яг хөө нэгэн сургалтын төлбөрөөр төлцсөн юм чи. Галзуурчих юм аа. За тэр чи яг миний энэ жил бүх шалгалтад он зөксөн юм чи. Хайрын гоё бэлэг авч өгье заа. Юу авмаарай. За ингээ яриа. Бигээс над талаар чи коучоос асуугаад тий. Үгүй чи юу яриад? Хараа. Сая аав ээж хоёр над руу заалгаад тэг хичээл чи амарсан бол маргаашнаас хэд хоног ирж нутагтай байгнэ. Хоёлаа хамт явах уу? Үгүй тэгэл та хайраа. Угаасаа гоё хөдөө явъя гэж бодоод байсан ашгүй. Тийм. За тэгвэл хайр юмаа бэлтлээ шүү за. Үгүй аав ээжд нь юу авч очих вэ? За яах вэ? Охин өөрөө л очиж ивэл ер нь бэлэг штэ. Эсвэл хайраа бүр амар гоё том тол аваад очих уу? Тэднийх пүүдерний тол шиг жижигхэн юмтай байдیں۔ Тэгээ толтойгоо яриа сууж захт амраад. За тийм балаа юм гэж юу вэ? Чи юу надад толтойгоо ярих бойл хайраа. Юу өвчөө идэрх бүр өвчтэй боллоо. За тэгвэл тэгээд аавд нэг шил арих ээж жоохон жимс аваалгач байл та. За би ер нь чамтай ингэж ярьж байхад өөрөө гараа авчи. Чи харин зөв өөрөө хамиг бэлдээ бич. За юу. Гэхдээ чи ч одоо маргааш үдээ явахын оронд гэрт хүнс авдаг нь яаж байгаа? Үгүй эднэр гэрт аваагүй маа. Танаа аав ээжинд авсан. Энэ эйшн тренд гэдэг юм байна. Айлд очихдоо аригтаараас тэр чихэр жимс биш. Галтгоонд нь хэрэгтэй юм авч очдөг. Тэр нь надад зүгээр санагдаад хэрэгтэй хэрэггүй юм авч ирснээс энэ дээр үсттэй. Зөө анх удаага сонсож байна. Тэгвэл тэрэндээ л дагая дөө. Чи яасан юмаа бэлдсэн үү? Харин айл хэдийн болцсон штэ хараа. Юна толио үлдэг гэж таараа. За эн чи хоёлаа хэд хоног штэ. Энэ нэг жаахан хүнсний юм байгаа. А элдв чихэр аригтаас гэж хэрэггүй юм авчирж байхаар галтгоонд нь хэрэгтэй юм авчир гэж яриад өө бит хоёр. За баярлалаа миний хүүхдүүд. Өгшин бит хоёр чинь гурил бадаахныг авах гэж бас их хол явнаа. Харин Азийн улсуудад нэг тийм соёл байгаад байна. Тийм. Яс ижүү хараад. Миний хүүгийн найз залуу нь орж ирэхгүй яагаад? Энэ хүн чи Манай хотчаар их ануухан хүн байна штэ. Хэдэн оны ямар жилтэй вэ?